Лас-Вегаст ирээд 2 дахь видеого хийж байна. Өнөөдөр ганцаараа гараад Сфер руу явнаа. Гоё очиж үлгэр үзнэ. Энэ байна. Өнөөдөр энэ үлгэрийг үзнэ. Монголоор бол Маргад Эрдэнэ хотын шид ингээд хүүхэд байхасаа үздэг байсан да. Энийг 1900 онд Фрэнк Баум гэдэг хүн зохиосон юм байна. Одоо тэгээд үлгэр нь энэ Лас-Вегаст гарч байгаа юм байна. Тэгээ манай хүүхдүүд надад суудал захиалж өгсөн. Хоцорч очиод нэлээд яарч очсон оронгууд за та 3 шатаар дээшээ гараарэ гэд зааж өгсөн. Тэгээ шатаар авирч явна. Энэ нөгөө нэр нь The Wizard of Oz гэдэг ийм шоу үзэх гэж байна. Лас-Вегаст энэ шоу тэгээд Backstreet Boys хоёрын тоглолт явж байгаа юм. Дөнгөж орж суудлаа эзлээл 1 минутын дараа эхэлсэн. If you please, I am Dorothy, the small and meek. We've come to ask. The beneficent Oz has every intention of granting your request, but first you must. Нэг хөрхөн үлгэр үтсэн сонссон сэтгэл төрлөө нөгөө нэг жоохон охин салхин туугдаад ижидийн оронд очиж байгаа. Тэгээд нөгөө нэг сүрлэн хүнтэй тааралцсан чинь тархитай болмоор байна гэд төмөр хүнтэй тааралцсан чинь зүрхтэй болмоор байна гэд аймхай арслан нь болохоор зоригтой болмоор байна гэдэг лөө. Тэгээд ингээ явж исэн чинь шидтэн энэ цэцгэн донд ингээд одоо нойрсуулчихж байгаа байхгүй унтуулчихж байгаа. Тэнгүүд яг цэцгнээс нэг юм ижидийн юу цацраг юм туслаад байгааз тэр нь хүртэл яг зааланд ингээ боддоор унгаад тус орж ирээд байгаа байхгүй тийм. Тэг ингээд хөөрхөн нам цэцгэн дотор нам унтаад өгчдөг. Тэнгүүд яг цэцгний юм нөгөө нэг үр гэдэг үлээ юу гэдэг лээ юм хөөрхөн ингээл зааланд бас унж ирээ. Тэр яг ингээд үлгэр тулсаад хүмүүс босцоо. Би ч хоцорч орж ирээд энэ заал танхим үзэг болохоор бүр үзмээр санагдаа. Нэлийн бичлэг хийж өөрмөрийгөө дарж тэнцээ зугаацлаа ганцаараа болохоор ямар хин намайг хийвэг гэхүүд тий. Тэгээ сайхан бахан зураг дарж өөрийгөө бичлэг хийж авлаа. Энэ Сфер гэсэн танхимын 23 онд баригдсан юм байна. 20,000 оны судалтай. 4 давхар байгаа байхгүй. Би бол 4 давхарт орсон. 407 гэсэн судалт үзсэн. Жол танхимын үзэж бахан өөрөө ганцаараа гүйж зураг дарж нэг мэдсэн чинь энэ хоорондоо л хэдийн тоосын саруулаад эхэлсэн бэл игнэгээр хүн болгон гэл тоос орогч өрөөс саруулаад эхэлсэн дараагийн үзүүртэй бэлдээд нэг үзсэн чинь ганцаараа үлдсэн. За тэгээ буугаад шатаараа урсаа явж исэн чинь доор яг жинхэнэ шоу нь болж идэм биш үү. Яг боддоор энэ хүнээс асууж байна. Та яг юу хүсэж байна гэсэн чинь энэ өдөр эзэчтэй дуусаасаа гэж хүсэж байна гэсэн чинь нөгөө шидтэн тэгээд таамаа за яг уу дуусгахгүй байж хүслийг чинь биелүүлээ удаан болгож өгье гэсэн чинь хүмүүс юм нэлээд тэгээ ингээ боддоор нөгөө шидтэн ингээд дүрсээр өөрийгөө харуулад аимшигтай дуу гаргаад исэн чинь яг нарийн ярил нэг хөшгөний цаана орцсон компьютераар одоо өөрийнхөө дүрсийг томруулж хийсэн ч юм уу да дээр үед ч та тэгмээргүй л тийм хөрхөн үлгэр байсан. Тэгээд нөгөө орсоор бол Старая, Добрая, Сказка гэдэг л тэр шиг юм үлгэр үзчихлээ. Тэгээд энэ гадаа нэг хөрхөн юм үзүүлэнгүүд энэ одоо жишээлбэл энэний өмнө хүмүүс зураг авахулаад гэдэг юм бөмбөлгөн дотор видеонд гараад байгаа байхгүй. За гараад эргэн тойрноо бас үзье гэж та бөмбөлгөө нэлээд тойрч халахлаа.
Тэгсэн чинь нөгөө Дороти охины маань шидэд нөгөө алтан гутал нь байж их юм. Тэгсний хүмүүс зураг авахулцгаагаал байж ин би ингээд авахул нэг хүн гойж байгаа зураг даруулчлаа. Тэгээ гараад ирсэн чинь нааталт нь зөндөө зураг даруулах гойчрлцсан байсныг мэдээгүй. За гараад алхлаа энэ ингэж харагдчихэв. За алхаж яваад энэ нөгөө гуравтайгаа уулзах гээд одоо энэ Venetian гэдэг энэ хэсгээр орлоо. Тэгээд хажуугаар өнгөрөө явсан чинь ямар ч гоё юм бэ. Plaza гэд зочдууд л 4-5 мянган хүний судал ортой л өрөөтэй л гин энэ аюу гоё ийм том шоуны цэнгэний тэгээд том дэлгүүрийн сүлжээтэй доороо казинотой ийм гоё газар байт юм байна. Энэ дотор нь жоохон орцсон чинь ерөнхийдөө дээшээ гарч чаддгүй арай хийж явж ийн хаалгаа олсон. За тэгээд орсон чинь яг Венец хотоор явж байгаа юм шиг юм зайв майв гол молтой. Тэгээ зүгээр авах бас 0-д орчоод селфидэд амтсан. За гарч ирээд нөгөө гуравтайгаа уулзсан, болцсон газараа хүлээж исэн. Миний хөрхөн хүү энэ байж гэн. Тэгээд энэ хамгийн гүнзгий пицца буюу одоо тортон пицца идгээд хэдүүлээ захиалсан. Үнэхээр ямттай юм байлээ бас гоё юм байлээ. Таалагдсан маш их таалагдсан. За ингээд хэдүүлээ гараад зочдууд руугаа алхангаа замдаа Лас Вегас Strip гэдэг энэ гол гудамжаар нь алхаж агаад MGM гэж зочдуудтай ирсэн. Ингээ өнөөдөр 2 дахь бичлэгийн маань сонссонд баярлалаа.